манайд байгаа мэдээлэлээр бол энэ Уралдах тус сангийн дараа санийн билээ 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 1165 гэсэн дугаартай тоотоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх болно гэсэн тодорхойлолт тухайд ирүүлжсэн юм. Гэхдээ манай хуулийн зохицуулалтаар бол яг хөөхтэй хайрын тусгай зөвшөөрлөд авахд орон нутгаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Шилтийн тусгай зөвшөөрөл авахд орон нутгаас зөвшөөрөл авах. Тэгэхээр энэ зүйлээр орон нутгийн улс улсалтын дээр бас анх хайрын тусгай зөвшөөрөл авахд энэ орон нутгаас санал авсан хүмүүс асуудал ярьж илээ. За бид нар байгаа архивынхаа төлөвлөж өгөөд үзэхлээр тухайн энэ хайрын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан 3 тасалдаг компани хайрын тусгай зөвшөөрөл авах хүртэл ирэх үед манай кадастрын хэлцээс орон нутгад тулсан санал байна уу гэсэн асуудал гаргахын тулд явуулаа. Харин хуулийн хугацаанд өөрийн сарын дотор ирүүлэх учраас татгалзсан санал байхгүй автомат зөвшөөрөлтөд ингээ хайрын тусгай зөвшөөрөл олгогдсон гэдэг юм аа. Тэгэхээр энэ нь бол өнөөдөртөө харахад бол энэ хайрын тусгай зөвшөөрөл анх олгоход болон шилтийн тусгай зөвшөөрөл авахд манай эрх зүйн зөвлөлтөөр бол энэ хууль зөрчил зүйлстэй явуулах юм байна. Это нь бол харагдаж байна. Шилтийн тусгай зөвшөөрөл авахд бүрдүүлэх шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн байсан. Үүнийг авах хөдөлгөөнд хамгийн олон нийтийн сүлжээ гэдэг юм уу, орон нутгийн хэмжээний анхааралтай байгаа асуудлууд бол юу байсан гэхээр өргөн үеийн хэлбэр гэсэн асуудал ярьсан. Нэрмжсэн үеийн хэлбэр гэсэн асуудал ярьсан. За тухайн үед бол баялаг орчин аюулгүй зөрчлийн яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт албаасаар хийж ирсэн байсан. Техник эдийн засгийн үндэслэл батлагдсан дараа тэр техник эдийн засгийн үндэслэл бол уралдан тухайн төсөл байгаль орчинд хэрэг зэрэг нөлөөлөлт үзүүлэх гэдэг зорилгоор бидний тогтоох зорилгоор тэр нэрсэн хэлдэг юм байна. Тэгэхээр тэрийг бол одоо тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаарддаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ерөнхий үндэслэл шаарддаг. Одоо ашиглалтын тухай хуулийнхаа хүчин төгөлдөр өсөж байгаа хуулийн залтаар ингэж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нийгмийн дотор техник эдийн засгийн үндэслэл жилийн дотор техник эдийн засгийн үндэслэл хэмжиж аваад техник эдийн засгийн үндэслэл баталсан дараа үргэлжлэн хэлсэн. Тэгэхээр тэр процедурын хувьд бол болоог дараагийн шилжилт хийх гэсэн байсан юм.